2020 онд Сүхбаатар аймгаас сонгогдож, улсын хурлын гишүүний суудалд заларсан 80-тай Ганнибал Жамбын Батсуур гэж хэмбэ? Батсуур нь 1997-оос 2017 оны хугацаанд Сүхбаатар аймгийн ардчилсан намын дэд дарга. 2008-аас 2016 оны хугацаанд тус аймгийнхаа засаг даргаар ажиллаж байгаад улсын хурлын гишүүний бүрэн эрх халдашгүй байдлын дорх нуувчинд орохоор төрийн ордонд шургалсан нэг юм. Ганнибалын тухайд 2009-оос 2012 оны хугацаанд Сүхбаатар аймгийн засаг даргын зөвлөхөөр ажиллаж байсан нэг юм. Ийхүүтэд өөрсдийн босгосон асар том сүлжээг хамгаалахаар гар гараасаа хөтлөлцөөд парламентэд орж ирсэн түүхтэй. Мас эрен сурвалжлах баг улсын хурлын гишүүн Жамбын Батсуур 80-тай Ганнибал нар гэр бүл найз нөхдийн дундах ургийн модны сүлжээгээрээ дамжуулан асар ихээр хүлцсэнийг баримтаар задлан хүргэж байна. Жамбын төрсөн эгч Улааны хүү Батбаяр Сүхбаатар аймгийн газар нутагт 2021 оны 4-р сарын 23-ны өдөр газрыг худалдан авсан байгаа юм. Ингээд 2024 онд 1 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан байж болзошгүй байна. Батсуурын баг эгч Будын төрсөн хүү Бат Оргил 2020 оны 7-р сарын 3-ны өдөр Golden BTS Construction-ыг 100% эзэмшиж эхэлсэн. Ингээд тухайн 2020 оны 11-р сарын 2-ны өдөр энэхүү хөлбөмбөгийн талбайн баруун талд 2391 м2 газрыг эзэмшиж эхэлсэн байгаа юм. Ингээд тухайн байршилд 3 Эрдэнэ Construction гэх компани захиалагчаар газрын эзэн Батсуурын эгчийн хүүгийн компани туслан гүйцэтгэгчээр нь ажиллаж 2020 оныхоо 10 сард 46 айлын орон сууц барих ажлыг эхлүүлжээ. Сануулхад тус газрыг 11 сард нь эзэмшиж эхэлсэн ч 10 сард барилгын ажлаа эхлүүлсэн байгаа юм. Ингээд 2022 оны 6 сард орон сууцыг ашиглалтанд оруулжээ. Тэгвэл Жамбын Батсуурын төрсөн хүү тэргэл Үеэл ах Бат Оргилынхаа компани 2020 оноос эхлэн нийгмийн даатгал төлж эхэлсэн байдаг. Ингээд улсын хурлын гишүүн Жамбын Батсуур өөрийн хамаатан садан төрсөн ах дүү Үеэл өөрийн хүүгээрээ дамжуулан нийт эзэмшлийн талбайд газар авч цаашлаад барилга барих замаар мөнгө угаасан баримтуудыг Мас эрен сурвалжлах баг баримтаар дэлгэн үзүүлж байна. Уг асуудал өнгөрсөн 4-р сард авилгатай тэмцэх газарт шалгагдсан байж болзошгүй бөгөөд Сүхбаатар аймгийн засаг дарга Идэрбат, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Хосбаяр нар холбогддог. Улмаар уг суураараа Батсуур, Ганнибал нарын гар хөл гэсэн үг юм. Түүний өөрийн орлого нь 2018 онд буюу Сүхбаатар аймгийн засаг даргаар ажиллаж байх хугацаанд 72 сая төгрөг байсан бол 2022 оны байдлаар 698.5 сая төгрөг болон даруй 9 дахин нэмэгджээ. Орон сууц барилга байгууламжийн тухайд 2.6 тэрбумаар үнэлэгдэх 2 нийтийн орон сууц, 2 хашаа байшин, 1 үйлчилгээний зориулалттай барилгатай. 380 сая төгрөгийн автомашин, 140 саяын хадгаламж, 85 саяын мал, 13 саяын газартай хэмээн мэдүүлсэн тэрээр Datocom гэх компанийн 49%-ийг эзэмшдэг байна. Мэдээж энэхүү мэдүүлэг бол дөнгөж өнгөн тал нь байх бөгөөд түүний цаана хэлхэлцсэн олон хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэрээр үл хөдлөх хөрөнгө компаниар дамжуулан асар их хэмжээний ашиг орлого өвөртөлж буй талаарх баримтууд бий. Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Хятадын хамтарсан Андын элч гэх компани руу зэвсгэлсэн этгээдүүд халдаж удирдлагын эрхийг хууль бусаар авахар завдсан гэх хэргийн ардах эзэнгэгддэг Жамбын Батсуурын хуулиас дээгүүрх энэ мэт хэрэгүүд үүгээр дуусахгүй. Жамбын Батсуур Datocom гэх хүнсний ногоо тариалалт түүхийд бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй компанийг 2007 оноос хойш Хосбаяр гэх хүнтэй хамтран эзэмшдэг. Тэрээр Хосбаяртай тухайн оноос Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газарт хамтран ажилладаг байсан бөгөөд Хосбаярын эхнэрийг Пунцэг Жавын Болормаа гэн. Болормаа нь Сүхбаатар аймагт 2012 оноос хойш шүүгчээр ажиллаж байгаа нэгэн. Тэгвэл Батсуур нь энэхүү хамаарал бүхий бизнесийн хамтрагч Хосбаярын хүү Тэнүүн Бэлэг болон түүний эхнэрээр дамжуулан их хэмжээний үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байж болзошгүй баримтуудыг дэлгэж үзүүлээ. Хосбаярын хүү Тэнүүн Бэлэг хаан уул дүүргийн 4-р хороо Арцтын аманд 164 м2 бүхий
4 орон сууцыг эзэмшиж байна. Тус байршилд 2023 оны 12 дугаар сарын 18-нд 1-ийн 2 болон 1-ийн 3 тоотод байрлах тус 164 м², 2 орон сууц. 2024 оны 2 дугаар сарын 7-нд 1-ийн 4 тоотод байрлах мөн л 164 м², орон сууцыг өмчилсөн байгаа юм. Хан уул дүүргийн 11-р хороо Маршал 5 хотхон. Тус байршилд 2018 онд 118 дугаар байрны Б1 давхарт авто зогсоол эзэмшиж байгаад 2021 оны 5 дугаар сарын 14-нд тухайн байрандаа 79.5 м², орон сууц худалдан авсан. Мөн хан уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 12 дугаар байранд орон сууц өмчлөдөг байгаад 2021 оны 5 сард худалдан борлуулжээ. Хан уул дүүргийн 11 дугаар хороо Стадиан оргил шилтгэн. Хос хоёрын Тэнүүн бэлгийн эхнэр болрын өмчилсөн орон сууц. Тухайн байршлын 125 дугаар байр 100-гийн 1 тоот. Тухайн байршлын 17 дугаар байр 58 тоотуудыг тус өмчилдөг бол хан уул дүүргийн 11 дугаар хороо Ривер Гарден хотхонд 315-ын 2 тоотыг тус бүр 2021 оны 12 дугаар сарын 21-ээс хойш өмчилсөн байна. Үүнээс харахад Батсуурын хамаарал бүхий эдгээр этгээдүүд орон сууц худалдан авах, борлуулах замаар мөнгө угаадаг байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Батсуур Хос хоёр нар нь Сүхбаатар аймагт 1989 онд сургууль төгсөгчдийн холбооны гишүүн бөгөөд үүсгэн байгуулагч нь цогц хэрэглэн гэгч. Цогц хэрэглэнгийн тухайд Их модон гэх компани 51%-ийг эзэмшдэг бол Монгол зам гэх групп компани мөн 34%-ийг эзэмшдэг байна. Харин Их модон компани 34%-ийг түүний эхнэрийн дүү Эрдэнэ цогт гэгч эзэмшдэг. Харин 15%-ийг нь Батмөнх гэгч эзэмшдэг байна. Тэгвэл Чимгээгийн дүү Эрдэнэ цогт болон улсын хурлын гишүүн Наянтайн Ганнибал нар Мосмеп гэх гадаад худалдаа цаасан гуут үйлдвэрлэлийн компанийг хамтран эзэмшдэг. Эрдэнэ цогтын хүргээ ахаа цогц хэрэглэн гэгч нь Монгол зам групп компани 51%-ийг эзэмшдэг. Ийхүү нэг клубээр халахлагдсан холбогддог тэд аймгийнхаа бүхий л тендрийг авч мөнгө угаадаг байж болзошгүй байгаа юм. Тодорхойлбол Монгол зам компани Сүхбаатар аймгаас зарласан онцлог тендерт шалгарсан байдлыг задлан үзүүлье. (2024 оны 2 дугаар сарын 27 оны өдөр 4 тэрбум 271 сая төгрөгийн өртөг бүхий аймгийн төвийн хатав хочилттай автозамын өргөтгөл. 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 499.9 сая төгрөгийн өртөг бүхий эко хорооллын автозамын ажил. 2023 оны 7 дугаар сарын мөн л 7-ны өдөр 299.8 сая төгрөгийн өртөг бүхий аймгийн төвийн замын засвар арчлалт. 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 498.3 сая төгрөгийн өртөг бүхий Ногоон хотхны доторх тогтчлолт авто зогсоол барих ажил. 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 9 тэрбум 319 сая төгрөгийн өртөг бүхий соёл амралтын хүрээлэн байгуулах ажил. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3 тэрбум 19 сая төгрөгийн өртөг бүхий баруун урт сумын төвөөс наадмын талбай чиглэл гарах 1.5 км хатуу хочилттай автозамын ажил. 2 тэрбум 888 сая төгрөгийн өртөг бүхий баруун урт хотын 1-р баг Цэргийн анги Ахмадын амралт цувил орчмын автозамын ажил. Сүхбаатар аймагт Их модон компани шалгарсан тендер. (2023 оны 4-р сарын 24-ний өдөр 5 тэрбум 524 сая 400 мянган төгрөгийн өртөг бүхий соёл амралтын хүрээлэнгийн үргэлжлэлийн ажил. 2022 оны 1-р сарын 19-ний өдөр 5 тэрбум 263 саяын өртөг бүхий спорт цогцлбарын барилгын ажлыг авчээ. Энэ мэт өндөр өртөг бүхий тендерүүдийг Ганнибал Батсуур нарын холбоо хамаарал бүхий этгээдүүд авч буцаагаад тэднийг санхүүжүүлж байгааг эдгээр баримтуудаас харж болно. Тэдний холбоо хамаарал үүгээр дуусахгүй. Их модон компани 34%-ийг эзэмшдэг Эрдэнэ цогт, 15%-ийг эзэмшдэг Батмөнх гэгч нар Сүхбаатар аймгийн 1-р 10 жил төгсөгчдийн холбоог үүсгэн байгуулсан байдаг. Тус холбооны удирдах зөвлөлд Баярхуу гэгч байна. Баярхуу нь Чинтөмөр гэгчтэй хамтарсан DG Friends гэх компаниараа дамжуулан энэхүү 3 давхар бүхий Дарганг зочид буудлыг болон 14 давхар бүхий DG Tower гэх барилгуудыг барьж ашиглалтанд оруулсан байдаг. Тэгвэл урган модны эцэг гэгдэж буй Ганнибал Батсуур нар тухайн барилгуудын нээлтэд ирж
тууз хайчилсан байдаг. Товчхондоо Баярхуу бол Батсуур Ганнибал нарын бүрэн эрх төлөөлөгч гэж ойлгож болохоор байгаа юм. Тус Баярхуу гэгч нь мөн IDC компани захирал байх бөгөөд Баянзүрх дүүрэгт байрлах Тэлмүү апартментыг барьж ашиглалтанд оруулсан. Тэгвэл тус хотгоноос улсын хурлын гишүүн Ганнибал 5 байр эзэмшдэг байсан бөгөөд 2021-ээс 2022 оны хугацаанд зарж борлуулсан байгаа юм. Тус IDC гэх компани Баярхуугийн нэрээр халахвчилсан Ганнибалын компани байж болзошгүй. Батсуур нь Сүхбаатар аймгийн засаг даргаар ажиллаж байх хугацаанд Буу Diamond гэх компанид газрын зөвшөөрөл олгосноор энэхүү Diamond гэх хорооллыг барьж байгуулсан байдаг. Тэгвэл тухайн үед өнөөхөл тэдний гар хөл болсон Баярхуу гэгч Буу Diamond компани эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байжээ. Гэхдээ энэхүү Буу Diamond гэх компаниг улсын хурлын гишүүн Ганнибал үүсгэн байгуулсан байж болзошгүй баримт байгаа юм. Батсууртай хэрхэн холбогддог вэ гэхээр Батсуурын Датуком гэх компаниг хамтран эзэмшдэг Хос 2 гэгч тухайн үед энэхүү компанид хөрөнгө оруулалтыг хийсэн нь баримтаар мөн нотлогддог. Эндээс харахад улсын хурлын гишүүн Батсуур, улсын хурлын гишүүн Ганнибал нарын маш нарийн схемээр холбогдсон сүлжээ Сүхбаатар аймгийг бүхэлд нь эзэгэнсэн байгаа юм. Тэгвэл улсын хурлын гишүүн Ганнибалын үүсгэн байгуулсан байж болзошгүй Буу Diamond гэх компаниг одоо 1995 онд төрсэн Маргад гэх залуу эзэмшиж байна. Эцэст нь Ганнибалын гар хөл болсон Баярхуу гэгч UNB гэх ашигт малтмалын компаниг мөн эзэмшдэг байх бөгөөд Чингэл гэх хүнтэй хамтран UNB, Trielpis гэх компаниудыг хамтран эзэмшдэг байгаад Trielpis компаниас нэрээ хасуусан нь нээлттэй мэдээллийн санд бий. Тус Чингэл гэгч нь Аранжин бол гэх компани захирал байх бөгөөд салбар 4-5 компаниараа дамжуулан Дорногов, Дорнод зэрэг аймагуудад уул уурхай алтны хэд хэдэн лицензтэй байгаа нь асар ихээр анхаарал татаж байгаа юм. Тэгвэл мөн л Чингэлийн ах Чин Төмөртэй өнөөх Ганнибал Батсуур нарын гар хөл бүрэн эрхт төлөөлөгч гэж хэлж болохоор Баярхуу гэгч нь DG Friends гэх компаниараа холбогдож байгаа юм. Үүнээс харахад тэд өдгөө дан барилга байгууламж компани тендерээс хальж алт уул уурхай рууч бас хулгаараа дүрсэн байгаа юм. Эдгээр аалзны тор шиг сүлжилтсэн хэлхээ холбоо нь тун эртнээс зохион байгуулалттайгаар өгсөн хувилдаж альва холбоод клубын нэрсийн дор халахвчлан холбогдсон байгааг дээр дурдсан баримтуудаас харж болох юм. Өмнө нь дурдсан Батсуурын нэг ангийн нөхөр болох Их модон компани захирал цогц сэргэлэнгийн эхнэрийн дүү Эрдэнэ цогт мөн Jet Mining гэх уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг компанийн 60%-ийг эзэмшдэг. Тус Их модон гэх компани нь Дорнод аймгийн халах гол суманд хэрэгжүүлсэн шин сум төслийн хүрээнд 11 барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн Баян хонгор аймгийн Баянлаг, Баян цагаан суманд шин сум төслийн хүрээнд мөн л барилгын ажлыг нь хийж гүйцэтгсэн байгаа юм. Цаашлаад Их модон гэх компани нь 5 толгой төмөр замын доод бүтцийн далангийн ажлыг 17.1 тэрбум, доод бүтцийн барилгын ажлыг хийх 7.6 тэрбумын гэрээ байгуулж байжээ. Энэ мэтээр ардчилсан намын гишүүн бөгөөд улсын хурлын гишүүн 80 Ганнибал, Жамбын Батсуур нар өгсөн хувилдаж асар том сүлжээг бий болгосноор зүүн аймагуудыг дамжсан өндөр өртөг бүхий тендерүүдийг өөрсдийн болгох, компани байгуулах, барилга байгууламж барих, цаашлаад томоохон лицензүүдийг эзэмших замаар мөн бугааж байгаа үйлдэл нь үргэлжилсээр байна. Тэгвэл 4 жил улсын хурлын гишүүний бүрэн эрх халдашгүй байдлаар халахвчлан хөрөнгөө зузаатгсан Жамбын Батсуур энэ удаад ардчилсан намаасаа жагсаалтаар буюу тойргоос бус тооноор орж ирэх гэж байна. Магадгүй түүнд Сүхбаатар аймагт итгэл хүлээлгэж дахин сонгох иргэд үгүй гэдгийгч харсан байж болох юм. Харамсалтай нь тэр хамаатан садан харилэг гэлтгүй нийлсэн асар том сүлжээний ард эзэн сууж төрийн жалааг атгаад сууж байна. Ганнибалын тухайд холбоо хамаарал бүхий бизнесүүдэд хамгаалахаар 2024 оны улсын хурлын сонгуульд Сүхбаатар Хинти Дорнод аймагт нэр дэвшиж байна. Түүнийг төрд иргэдийг төлөөлөх түшээ бишээ гэдгийг өнгөрсөн 4 жилийн хугацаанд парламентод хэрхэн суусан байдлаас нь харж болох юм. Их шунсан хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг. Тэд ардчилсан гэх нэрийн дор ардчилсан хулгайнхаа амийг таслахгүй тулд ажиллаж байгааг бид энэхүү нэвтрүүлгээр дамжуулан үзүүллээ. Үзэгч танд дүгнэлтийг үлдээе.